Дорн говь, өмнө говь, дунд говьдыг холбосон замаар 2590 км давхиж Монголын говийг туушт ногтолсон төмөр замын бүтээн байгуулалтын мөрөөр сурвалжлаа. Зүүн баян ханги бомбыг холбосон төмөр зам. Энэ бол зүгээр нэг жирийн, зүгээр нэг байдаг л төмөр зам биш ажээ. Төрийн нэрээр овоглогдож, төрийн мөнгөөр баригдаж эхэлсэн хэдий ч өдгөө хувийн компани цуванд очор дарааллаа дээрэмдүүлж, хувийн хэдвч рүү мөнгө юулдаг болсон үнэхэрийн жирийн бус жигтэйгээр барахгүй хачин төмөр зам болон хувирчээ. Монгол Улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлого бомбын сэргэлтийн хүрээнд зүүн баян ханги чиглэлийн 226.9 км замыг ашиглалтанд орууллаа хэмээсэн албан мэдээний дагуу тэрхүү зүүн баянгийн төмөр замыг нь дагаж давхиад ямар ч орц гарц ажиж буулгах өртөө зөвлөг олдсонгүй. Аргаа бараад айл бараадж зам асуувал номгон өртөөг олоод оч төмөр замдаа наалдаж давхиад л байвал гинт гараад ирэндэ гэж ёчтой юм шиг ёндоотой ч хэмээн чиг баримжаа зааж өгөхөж. Нэрийг тогтоож аваад тэр номгон өртөөг нь Google Map-аар хайж үзлээ. Байдаггүй дээ. Video, voice, GPS, maps me. Уран өөр байршил тогтоогчоор тодорхойлж хайгаад жолсонгүй. Ер нь тийм өртөө байдаг гэж юу? Байдаг бол яагаад газрын зураг дээр байдаггүй юм? Дэлхийд даяар хэрэглэж болоод байхад тэдгээр апууд түүнийг яагаад олж чаддаггүй юм болоо? Нутгийн хүмүүс бол номгон өртөө гэж яг таг хэлээд байхад л дэлхийд алдартай GPS програмууд олж чаддаггүй юугээр чинь чөтгөр шуламжиг газар вэ? Монгол Улсын засгийн газар анх тунхуу дэлгэр сайханаар хаана юу хийчихэд ингээд нуучдаг хэрэг бай. Зүүн баян ханги мандлын төмөр замын тэр өртөө тэгсэн чинь зүүн баянгаас 100 км хол зайд орших мандах сумын нутагт байршдаг юмсан жаа. Тэгсэн атлаа зүүн баян ханги чиглэлийн төмөр зам гэсэн нэртэй байх ба ачиж буулах алив бүх үйлдэл хийгддэг боломжтой занглаа зүүн баяндаа бус мандах суманд байдаг. Эсвэл байлгадаг учраас бид ийхүү төөрж бодолж батайрч баймаажин олсон тэр юмсан жаа. Угаасаа зүүн баян өртөө Монголын төмөр зам дээр очиж асуугаадаж өөдтэй хариулт олж чадалгүй номгон гэдэг нэрнээс өөр юмгүй хөдөлсөн хүмүүс чинь тэр номгоныг нь GPS Google Map-аас хайгаад олж чадахгүй төөрж бодлох зөв л дөө. Хааж Монголын төмөр замын ажилтнууд ам бүхтэй баргийн асуултанд үүн гагаад байхааргүй хүмүүс байсан. Дорногов аймгийн Мандах сумын нутагт байрлах номгон өртөө нь Мандах сумынхаа нэрээр бус зүүн баянгийн нэрээр нэрлэгдэж Монгол улсын хуулийн бичиг баримтанд тэмдэглэгдсэн байхаар чинь 100 км-ийн хол зайд орших Мандах сумын нутаг дэвсгэрт нуугдаж байрлсан тэр өртөөг яаж болох вэ? Зориуд санаатайгаар ингэж Google Map GPS байршлын аппуудаас болтуулсан байж ч болох юм. Яагаад юуны учраас юм болчих вэ? Тайлбарлахыг оролдъё. Ерөнхийдөө хамаг булхаа 2022 онд эхэлсэн байдаг аж. Учир нь 2022 онд Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр зүүн баян ханги чиглэлийн төмөр замын концессийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр нэр бүхий хувийн компанид бэлгэлжээ. Эндээс л тэрхүү жирийн нэг биш, жигтэй сонин төмөр зам үүсэж бий болсон түүх эхэлдэг юмсан жаа. Концессийн гэрээний гүйцэтгэгчээр шалгарсан Mongolian Transline болон Mongolian Translogistics компаниуд нь Bolt төмөр ерөөгөл компани охин компани юм гин. Одоо танд юу бодогдож байх юм бэ? За энэ удаа бид юу ярих гээд байна гэхээр зүүн баян ханги чиглэлийн төмөр замын концесс дээр үүссэн асуудлууд булхай лойр байж магадгүй асуудлыг бид нэлээд хөдөж энэ удаагийнхаа нэвтрүүлэг дээр ярихаар бодож байна. За 2022 онд засгийн газар төмөр замын концессийн гэрийг шууд худалдаа авалтаар нэгэн компанитай хийсэн байна. За энэ ямар компани гэхээр зам тээврийн сайд тухайн улсын хурлын гишүүн дэлгэр сайхны үүсгэн байгуулсан Bolt төмөр ерөөгөл гэж компани охин хоёр компанитай концессийн гэрээ шууд гэрээ хийсэн. Ямар нэгэн концессийн шалгуулалтгүйгээр худалдаа авалт хийсэн гэсэн үг. За энэ гэрээ маш ноцтой гэрээ юм байна. Энэ тавьсан төмөр зам нь мухар төмөр зам тавигдсан. Хятадын талаас бол холбогдолт хийгдээгүй. Манай өртөөнөөс гонтос холбогдолт хийгдээгүй. Нэлээд олон гуйлийн арганууд байна. Энэ одоо концессийн төмөр зам нь бол одоо яагаад нэг компанидаар олгогдчихв? Яагаад одоо энэ олон компаниудаас бас хүсэлтийг аваагүй вэ? Хичнээн байгууллагууд ер нь оролцох боломжтой байсан бэ гэдэг талаар бас яриа. Ер нь юм байна. 5 толгоогоос зүүн баян хүртэл 400 км замыг Монголын зэргүүд арим тавьсан шүү дээ. 5 толгоо 95 толгоо санхүүжилтээр тавьсан. За эндээсээ уршаа ханги бомб руу 227 км зам тавина гэжсэн. Гэтэл яг ч дэлгэр сайхан гишүүний үүсгэн байгуулж ирсэн компани энэ концессийг шууд худалдаа авалтаар авцсан. За уул нь одоо жишээ Монголд бол зэргүүд өөрсдөө тавьж чаддаг юм байна. 95 толгоо өөрсдөө тавьж чадгаар байна.
За сүүлийн үед нөгөө бод интернэшнл бод компани чинь групп бас тавьж чадхаар байгаа. За энэ сэч үнэтэй томоохон компаниуд бол энэ замыг бол тавьж чадна. Харамсалтай Дэлгэр сайран гэдэг хүний хамаарал бүхий гэж яригддаг үүсгэн байгуулсан компанийн төслийг урдуур нь дайрж авсан байна. За 8 сарын дотор баригдсан гэдгээр тухайн шууганд ирж исэн. 200 км замыг монголчууд 8 сарын дотор тавьчлаа. Харамсалтай хятадын тал нь зөвшөөрөөгүй. Хятадын тал холбох шийдвэр нь одоош гараагүй. Хоёр улсын хэлэлцээр сенсор хэлэлцээ явагдаж байхад замаа төгөлөд тавьчихсан байна. Ерөнхий үчин ойлгогдож байна уу? Бас нэг сонин зүйлийг зориуд анхааруулхад Бүгд найрамд Хятад улсын бүс ба зам хөгжлийн хөтөлбөр гэж нэг юм байдаг. Яагаад нөгөө данх тунхан хоёрын бид нар Хятадын хөгжлийн галт тэрэн суучсан юу та нар хазарчлоо доо гэж өнгөрөөд байдаг нөгөө хөтөлбөр чинь шүү дээ. Тэгээд яг тэр бүс ба зам дотроо нөгөө хоёр ороод суухан суучилж гэхдээ Монголынхоо төмөр замыг орхиод хаяад суучилж. Тиймээс тэр бүс зам ба хөгжлийн хөтөлбөрт нь ханг мандлын бомбыг төмөр замаар холбох төсөл багтаагүй юм. Харин Хятад улс харбины гэрээг ихчээр эхлээд гашуун схот ганц модны бомбыг төмөр замд холбосны дараа ханг мандлын бомбыг холбоно гэсэн юм байна. Харин тэр хүртэл Mongolian Transline болон Mongolian Translogistic компанид юу хийх вэ гэж юу бодоод үзэхгүй юу? Төрийн нэрээр хэлсэн төмөр замаар 5 толгой нүүрс ханг руу ачигдж очоод 113,000 м2 талбай өхийн шилжүүлэн ажих терминал дээр бууж автомашинд ажилт хийгдэнэ. Ачиж буулах мөнгийг хэн зохих вэ гэж асуул та. Ер нь бол ойлгомжтой. Нөгөө Transline Logistic компани зохих байлгүй дээ яаж бодсон. Тэгж ханг бомбыг Хятадын бүс ба замтай холбоно. Гэхдээ нарийн царгаар холбоно. Тэнд мөн нөгөө 113,000 м2 талбай бүхий терминалаас нарийн цариг руу ачигдана. Ингэж л Mongolian Transline болон Mongolian Translogistic компани ашиг орлого үүлнээс дээшээ суг усрын цойлно. Ийм учраас л зүүн баян хангийн төмөр замыг жирийн бус жигтэйгээр барахгүй хачин төмөр замаа гэж нэрлээд байгаа юм. Мөн сонин зам шүү. Зам тээврийн сайдын дэлгэр сайхан түүний том компани охин компани нь терминалийн эзэн терминал дээр нааш цааш зөөх вагонууд нь сайдын ховын өмч. Харбины гэрэг оролдол Хятад улс хилээ хаан шүү гэж айдахын учир энд орчих босуу. Хаах юм уу хаалгах юм уу? Тэр асуултын хариу харин таавд үлдээ. Монгол улсын ерөнхийлөгчийн хамт олонны дараа